За. Окей. Хоомдоор амьдралын төгөл болоог ундрмаа гончиг. Манай ундрмаа энэгийн гэрээр аялцаар хэдүүлээ. Oh no, it's рекламны контент, right? Энэ яг нөгөө амьдралын төгөл гэдэг хотхоныхоо нөгөө рекламны контент болтой. But we don't care. Oh, that's good, Abjor. Everyone say hi, YouTube. Сайн байцгаана уу? Та бүхэн манай гэрт тавтай морил хоом төр хэллээ. Сайн байна уу? We are welcome boys. За ингээд яваад. За. Одоо бид нарт хоёр сонголт байна. Зочны өрөөрөө юу? Дэшээ юу? Мэдээ зочны өрөөс эхлэв штэ. Зочны өрөөр. Of course. Та манай зочны өрөөр. Онцлог өрөөмөрөө шамын сүлд өгдөө штэ. Оо, манайш гэрэлтэй биш үү? Зочид. Гэтэ би энэ өрөөг бол юу бэрээ бэрцэг тий. Бэрээ мөн штэ. Брэгийн стори дээрээс сэрэдүүд харж исэн. Тэгээд би бас гэрлээрээ флексж болно. Ингээд хэдүүлээ ингээд миний утсан дээр ингээд харах юм бол бас тэ. Ингээд харах юм бол хэдүүлээ одоо том өрөөний гэрлийг одоо унтрааж болж ийн ингээд том өрөөний гэрэл болсон. Ажлын өрөөний одоо миний дээдлийн гэрэл аслаа. Ирээд яах вэ? За манай энэ зочны өрөөний зохион байгуулалт болохоор Ондор манайтаагаал адилхан гэрэлтэй амьдарч штэ. яг тэгвэл өргөлж олон зочд ирдэг, олуулаа ирдэг ирэх хэрэгтэй. А нэг гоё үг гэдэг манай нөхрөө. Чи завгүй. Яматай. Өөр хаамтар игээч. Хэштэй. Таксилгээрээ. Thank you start. Тэгэд завтаа болохоор зочид уурчих юм. Тэ өөр их дуртай тэрэндээ. Бүсгүйчүүдтэй зориулаад энэ хэсгийг гэрээ эзэгтэй нарт. Яг тэгвэл бид нар тайрч суугаад шивнэж ярих дуртай. Тийм болохоор их тийм ойрхон дулаахан орчин үүсгээд хоорондоо ярина. Тэгсэн би тийм хол эзэн чинь тэгж дурсан. Би гэрээ ийм тогтоо байлгахын тулд би тийм бас сольсон. Би мэн. А тэгтээ бидний ярих сэдв бол дандаа миний шин төслүүд байдаг. Миний шин төслүүдийн амжилттай байгаа нь миний найз нөхдөд. No enough. Модератор хураагаад 7 хоног бантлаа. 7 хоногийн дараа бангаар болоо. За нөө. Шууд холбоотой байдаг. Нөхрүүдийн хэсэг хаана вэ гэвэл нөхрүүд бол ихэвчлэн аягүй тийм дэше гидийт суудаг. Гидийт суудаг. Их тухтай, их удаан ярьдаг. Нэг сэдвийг бол эхнээс нь дуустал ярьдаг. А бид нар бол сэдвийг ингээд нэг хурдан яриад хаяад өөр сэдвүүд яс шилжиж явчихдаг. А тэгэхэд ирчүүд бол энэчээс суугаад их том орон зайд хоошоо наалцсан. Яа. Эсвэл телевизээс суучдаг. Энэ хэсэгт би бодож байгаа. Wow! Тааснаа шал хүртлээ цонхтой. Damn man. Looks good. Найзууд ирнэ. Уран бүтээлч найзууд ирж энэ хэсгийг бол эзэгнэнхэн төрнө гэж бодож байгаа. За манай зочны өрөө яг юм байна. Nice. Мэдээж гэр бүлэрээ эрт тарж ирсэн үед хажууд хоолоо идчихэд эндээ орж ирээд бас тухалцсуух байх. Тэгэд хоёр цонхтой цонхон хоёлаа ингээд шалнаасаа таац хүртлийн өндөр болохоор гоё нарны гэрэл бүтэн орно, урдаасаа ч орно, хойноосоо ч орно, нар шиг. Нар мантахад аль нь нарны гэрэл тусна. За энэ тэгээд гэрэл мэрэл ингээ юу гэдэг камер амар гоё авсан байна. Юу гэдэг цаанаас нь гэрэл цогч байгаа мөртлөө ундармаагч одонгууд бүр ингээ гэрэл харагдаж ш. Тэгсэн мөртлөө бас тэр цаатлын өрөөний гэрэл муутай булган ингээ харанхуу болохгүй. Энэ яаж ингэж аваад байгаа юм? How is this happening man? Wow mate yeah. Professionals, okay. Тэгээд энд бид нар дуулж хөгжимтгöd мэдээж хөршүүдтэй саад болохгүй. Яг тэгвэл хоёр байрны хоорондох цай нэлээд хол өөрийн орчин бол нэлээд томтой. Damn. Тийм болохоор хин нэгэнд саад болохгүйгээр гэртээ гоё аз жаргалтайгаар дуулж урдаж болох нэ. Том өрөөний хувьд Yeah. Oh my god. Бол бас манай зах захиалагч маань өөрөө хэдийгээрээ одоо их завгүй амьдардаг ч гэсэн
хотын энэ загварын маягийг энэ одоо байгальд амьдарч байгаа тухтай энэ орчинд уялдуулаад маш их зочид уурдаг. Тэр онцлогтод тааруулаад одоо суух хэсгүүдийг 2 хэсэг бүр тэр 3 хэсэг чим шиг байхаар тэгж одоо өрөөг нь 2 хувааж шийдсэн байгаа. Юу энэ чи бүр ингээд шинэ байр тэгсэн мөртлөө ингээд давхар тавилга ингээд тогчлолтойгоо цуг юм уу те? Юу. Why? Энэ авчрал хизээш гэрэлт гарахгүй зүгээр маяг юм. Гэтэ нүдэн гэрэлт болохоор хангалттай л хальтаа. Yo, that Oppo is so good. Галтгооны өөрөө бас 2 хэсэгтэй. That Oppo. Бол ер нь миний хэсэг дээ. Энэ хэсэгт би ер нь насан туршдаа иргэнэ гэж бодож байгаа. Окей. Тэгээд мэдээж би дуртай юм саарл өнгөний сонголтыг содаа маань одоо хийж өгсөн байгаа. Найз хүүхнүүд ирэхэд Ер нь бол галтгоо цайвар өнгөтэй багцсан байгаа гой санагдаж байгаа. Энд одоо Манай галтгоо цаавцсан галтаа. хатгална. Сүүлд ингээд харсан чинь ийм цайвар усан цэгэр өнгөрийн галтгоо уусаа санагдсан. Гүүгээр доошо хит тонгохгүйгээр текен дээр хоолоо хийн, хоолоо бэлтэн. Галтгоогоо ерөнхийдөө маш модерн тэгснэ классик мөн бүр одоо нэг англиас гаралтай шназри буюу хятад тийм европ стилтэй хольж ингэж ийм Амар тийм модерн тийм флат юу гэдэг амар илүү дутуу детальгүй загвартай галтгоотой байсан. Абжуурнд болонгууд юу вэ? Ингээд жоо зөрчиж байгаа юм ба. Зориуд зөрүүлсэн гээл байгаа. Гэхдээ зөрхөр жоон сонирм шүү. маягийн интерьер гаргасан байгаа. 4 цонхтой. Тэгэд миний мөрөөдлийн бас галтгоо байгаа. Яг тэгвэл хоолоо хийж явахдаа цонхороо харчихна. 4 цонхтой. Энэ хэсэг бол мэдээж манай зочдын одоо Ой, гэтээ үнэхээр цонх бол үнэхээр гоё байх хөө. Ингээд natural light бүр ингээд мэн ингээд барыг нар хараагүй 3 сар болж байна л та. Ондормаагч бол өдөр болго нар хард юм байна. хоол, өдрийн хоол зоглох хэсэг. Энэ галтгооноос шууд террас руугаа гарчихна. Зундаа бол энэ террасыг бол байн ашиглана. Ер нь бол хоолыг баг энэ террасан дээр идэх баха. Энэ террасыг мэдгүй 100 яаж ашиглахыг би бол үнэхээр таашгүй. Гадаа гоё клип үзнэ гэж бодож байгаа. Гадаа йогогоо хийн гэж бодож байгаа. Би сараас асуух юм байна. Ер нь ингээд галтгооны ширээн дээр ингээд тавгнууд ингэж байх ёстой мó эсвэл байхгүй ёсгүй мó? Манайх болонгууд ингээд угаагаа дээш нь ингээд хийждэг байхгүй. Ер нь бол баг үдчихэж байгаа бүх хүмүүсийнх л баг тийм байгаа гэж бодож байна. Тэгээд одоо манай галтгооны ширээ ингээд хов хоосон байгаа даахгүй. Ингээд хов хоосон байгууд би яг юу тавих юм мэдэхгүй байхгүй. Тэгээд би яг нүгт дээр галтгооныхоо юу гэдэг хоолны ая тавгаа ингэж гаргаж тавих нь зөв буруу юу? Үгүй яг тийм тэ элегантны тийм стандарт юу гэдэг одоо нэг юм стандарт гэж юм байгаа штэ. Тавиад үзээ. Энэ бол яг үгүй угаасаа энэ ultimate flex man. Энэ одоо доотлолт нь ингээд одоо менежер бол дийз те. Дийз цайны аяга. Хоол нөрөөний хувьд бол хамгийн одоо гол анхаарал татах одоо focal point болох хэсэг маань энэ шнвасри буюу Class difference. Европ стил хоёрыг хослуулсан юм торгон обо байгаа. Захиалгаар бид нар хийлгсэн. Энэ обо бүр амар гоёрчнаа. Торгон обо. Хажууд нь болохоор юм классик юм тол зэргийг одоо ингэж хослуулж хийж өгсөн их онцгой энэ өрөөг их гоё чимж өгж байгаа. Тэгээд хоолны ширээний хувьд бол бас их олон зочид хүлээж авах зориул хот одоо цогцохоор юм урт ширээг одоо бас энэ өрөөнийхөө борцог талхаа хийдий саваа гаргаж тавиад дүрддэг харцаагаа гаргаж тавиад селфитик гаргаж тавиад байлчихэд шүү дээ. Одоо болгоод би селфитик байхгүй. Гэтэ ингээд их юм хөвлөрүүлмээр байгаа. Тэнгүүд юу гэж борцог талах малах надад нэг амар тийм стилизмийн үеийн сонсогдоод байгаа байхгүй. Борцог талахтай нэг юм хомцор сав 51 гингүүд. төлөвтөнд тааруулж юм урт ширээг сонгосон байгаа. Тэгээ нэг юм надад нэг юм цэцэг ч юм уу те нэг тиймэрхүү нэг юм халь чимхлүүр гоё юм байх хэрэгтэй санагдаад байгаа байхгүй. Тэгээ гараж руу гарна. Би бол өөрийнхөө жишээ яриад байгаа шүү. Тавиад энэчнээс шууд хоолоо хүнсээ цуглуулсан хүнсээ зөөчгөн. Бидний хувьд гэрээ эзэгтэйнэрийн хувьд одоо хамгийн хүнд юм өргөх бол мэдээж хүнс байдаг, хүнсээ цуглуулах. Тэгэхээр энэ айгу амар нөхрөө толцоо авахгүй нь шүү дээ. Дүн гэл оруулаад. Оо, really? Тэгээ энэ ч юм уу манай угаалгын өрөө байгаа. Угаалгын хэсэг бас энд байгаа. Энд болохоор бяцхан агуулах байгаа. Энд
бидний тэгэл шинэ жилийн гацуураас эхлээд бидний бас зарим хэрэгцээний ус за тэгээд аяллаа зарим нэгэн шокнууд гэдэг ийшээ орох юмнууд зөндөө байгаа хаа. Тэ шинэ жилийн гацуур мацуур зөндөө юмар штэ. Энд манай зочны унтлагын өрөө байна. Зочны унтлагын өрөө. За. Окей. Гадаадаас ирсэн. Чууд манийх нь ингээд амьдралт хэзээ сонсож байгаагүй үг зүгээр ингээд маслуулж яддаг шээ. Мөн хитрхи оройц үед энэ тоног нь байна. Мөн энд бас гэрт байнга байрладаг гэрээ эзэгтэй туслагч бас энд байж болно. Оо, тийм юм байна. Одоохондоо бол манай зочид энд байх болно гэж бодож байна. Одоо бүгдээрээ Бачиргал гэдэг айлын 2 давхар руу зочлох гэж байна. За энэ хэсгийг та бүхэн харж байна. Зарим хүмүүс бүр бурхны өөрөө энэ төр захиад байдсан шүү дээ. Тийм. Тэгээ үнэхээр өөрсдөө тэр бурхнаасаа болж эд хөрөнгөтэй болсон гэж итгэдэг бол байхаас яах вэ? Тэ? Үгүй ямар нэгэн байдлаар бурхны өөрөө гарах хэмжээний эд хөрөнгөтэй байр идэж бурхан нөлөөлөл үү те миний бодлоор. Үгүй болов? Энэ гоё ирвэхэнүүд болохоор манай нүдийн хүртэл бол бурхан бол ерөөс туслаагүй юм. Багада октод болгон багада ирвэхэ хөөж гүөх дуртай байдаг тийм ээ. Би ч гэсэн тэдний Баялаа мараад ач ирвэх арах. Бабчка үүрэн дээрээ буугаарай гэл ингээл гүйдэг байсан. Тэгээ хүний залуу нас, бага нас гэдэг хамгийн дурсамжтай үе байдаг. Ирвэх арал та. Багийнхаа дурсамжийг би болгоод өөрийнхөө ингээд хөөх дуртай ирвэхэнүүдийг гэртээ байрлуулсан байгаа. Гоё яагаад тэр кино дуусаагүй юм шүү дээ. Ямар нэг юм гоё чами юм хэрэгтэй. Энэ бол аймаг гоё нөө. Ийм цулга цагаан байснаас ийм детальтай ч аймаг гоё ирч. Тэгээд ирвэхэнүүд тэднийг оруулсан. I love it. За бүгдээ дараа цэвэрлэн л аим да тий жилдээ нэг удаа тоосныг авах гэж бөө болох л дээ. давхрын хэсэгт орж ирлээ. Ямате. Sorry man, my spamming was way too much indeed. Okay. Thank you man. Thank you Nana. Thanks for the donation. Энэ бол бас манай гэр бүлийнхний хамгийн дуртай хэсэг. Энд болохоор би зөвхөн сандлын цуглуулгынхаа зүгээр төлөөлөл болгоод хэсгэн цэвэрхэн сандлуудыг тавьсан байгаа. Сандлын цуглуулга одоо нөгөө өрөөнд тавигдах болно. Яг одоо дэлхийн ийм алдартай дизайнеруудын хийсэн энэ бол одоо бөмбөг гэдэг загвар. Бүрэнхий. Ийшээ ороо шигдээс сонгууд ингээд орчноосоо тасардаг. Пүн гэд гоё амардаг. Тэгээд тэр сандлуудын дандаа жижиг хувилбарууд нь байгаа. Weird гээ. 1970 оны загварын сандлаас өсвөлээд энэ цаг үеийн загварын сандал хүртэл байгаа. За одоо бүгдээрээ битэрийн унтлагын өрөө рүү оръё. Энийг хааж аваад дараа үзүүлнэ. Сайшээ. За 2 давхрын хувьд бол манай нэг ялгарх онцлог бол гарангуут ингээд өрөө өрөөндөө айлууд орох биш бас дундын ингээд гэр бүлийн орон зайг идлүүтэй гаргаж өгснээр их онцлог байгаа. Ийм урт тийм дисплей wall хийгээд тэндээ тэр тавиурыг бол яг хүний харааны түвшинд яг гараараа бариад ойрхоноос ингээд харах зориултаа тийм гоё тойлтой хослуулад тэр тавиурыг гэрийнхаа эзний онцлог тохируулж ингээд шийдэж өгсөн байгаа. That's cool. За аавч ирэх унтлагын өрөө. Оо. Одоо би энэ унтлагын өрөөг тогтжуулж байхдаа яг ийм гэрэл тавих уу гэж бодож байсан байхгүй ингээд тааснасаа унждаг зөө ингээд бараг 2 м шахуу унжиж ирээд байдаг. Тэнгүүтээ за яах юм бэ ингээд нэг хөдлөөл цохоод хагалчих юм байна гэд ийгээгүй тэгсэн чинь чи хийцэн байна. Энэ өрөөнд орж ирэхээр яалтчгүй гоё тайвширлыг мэдэрдэг. Өдөржөөс дүн гэж явж байгаа. Энэ өрөөнд орж ирэхээр гэртээ орж ирэхдээ сол мал өдөр. За тэгэл энэ өрөөнд орж ирэл гоё тайвширдаг. Энэ өрөөний хамгийн гоё шийдэл юу гэж? Энэ орны байрлал. Оо! Энэ юу гэж чинь? This is зурагт boys. It's зурагт. Мэнсээ зурагт авах гэж хайжаад 3 сая гарантай байсан зөө. Ойролцоогоор. Гэхдээ яг ийм одоо ийм жаазан хэлбэртэй ямар ч хүрээ мүрээгүй ийм зурагт болонгууд бараг 6 мургаа гэжсэн 2 тэхүнтэй. Тэгээд яагаад вэ ингэвд одоо энэ болонгууд энэ болохоор яагаад хүлээн л та тохиргоог нэгээгүй
Энэ болонгууд ийм зургийн жааз шиг харагддаг. Тэнгүүтээ унтрахтаа одоо ингээд зурагч хар болдсон шүү дээ. Хар болохгүй нэг ийм power saving модонд оронгуудаа нэг ийм яг зурсан зураг тавьчихдаг. Тэнгүүт тэр нь ингээд жаазтай зураг шиг харагддаг. Тэгээ бусад тохиолдолд олонгууд яг асаах юм бодоод зураг толчдаг тийм ийм загварууд байсан. It's overpriced. Энэ гоё том цонхтой. Тэгээ гадаа бас тагттай. Тэгээд энэ чи толоогоо тавиад өглөөс ирэхэд энд гоё нарны мандахыг харна. Шүн унтахад гоё оддыг харна. Гоё романтик. Өө захилгаан бол өрөхгүй төвдрөө. Унтахын өрөө юм байна. Тэгэнгүүтлээ CPU энтрээ унтраачдаг. Ер нь их процессинг юнитуудаа унтраангуудаа зөвхөн нөгөө юу зүйлээ дэлгэцний хэсэг баа штэ. Одоо компьютер бол мониторны хэсгийг brightness-ийг багасгаад зураг тавьчихдаг. Ийм жижигхэн хэмжээний санах хойн дээр зураг тавьчихдаг. Ийм Samsung Painting TV. Одоо би бүр юм хүрээ-мүрээтэй загвард байсан. Ингээд. It's overpriced as fuck, man. Ингээд ер нь бол тийм coolтэй яаж ч утсан ингээд байж болохоор л дээшээгээ ингээд улам ахиад байгаа байхгүй технологич хөгжөөд ингээд painting шиг харагдав. Түүнтэй удирдлагаараа нэг төвчөр дараад зурагт нь ингээд шууд TV те өнөө өглөө гарчдаг шууд. Тэгтээ амар сони яагаад өнгийн адилхан хэмжээтэй зурагтнаасаа бараг 2 дахин үнэтэйг энэ ойлгоогүй. Унтлагын өрөө зөндөө гоё шийдэл байгаа юм байна. Хоёр дахь гоё шийдэл нь буудан байна. За энэ буудан дээр бол битэрийн манай гэр бүлийн хүн битэрийн хамгийн их хойлохнаа байж цагийг өнгөрөөдөг хэсэг бол унтлагын өрөө. Тэгээ битэр заримдаа орой 10 11 гээд унтлагын өрөөндөө орж ирсэн ч гэсэн битэр 2 хүртэл унтахгүй байж байдаг. Эмэгтэй продюсер байна гэдэг зүгээр одоо ингэ бодоход надад амар хүнд санагдаж байгаа. Тэгээ би тэрнийгээ би яаж давж туулсан юм бэ? Сая ингээл 2 кино те, нэг нь түүхэн кино, нэг нь олон ангит эмчнэрийн кино гэд ингээд 2 уран бүтээл рүү зэрэг ороод бага 2 хуваагаад ингээд явна гэдэг бас заримдаа үнэхээр миний амар лаг юм аа. Ийм олон удаад нь 2 юм зэрэг ажлууд нь. Мань YouTube, Facebook хоёрооч тусдна ингээд тэ удирдах гэж хэцүү байх чи. Унтмаа гэж чи бүр ингээ 2 киноны төслийг ингээ 2 хуваагаад продюс хийж. Crazy man. чих сорсон миний хэр одоо ачаад аахыг сорсон ажил байла. Тэгээ тэр болгон дээр Тэгвэл Мариан Инстаграм бүр хаягдаад өгсөн шүү дээ. өдөр болгон асуудал үүснэ. Мэдээж ажил хийнэ гэдэг амаргүй. Тэр асуудал болгоныг тухайн үедээ яаж шийдэх үү гэдгээс гадна Юу гэдэг Патер миний унтлахын өрөөнд орч байдаг. So sad. хамгийн гол нь энэ өрөөнд би унтлагын өрөөнд би нөхөртэй ярьд юм бэл. Тэгэд би тийм жоохон стрессгүй. Тэр хүмүүс наа чи ийм их ажил хийдэг гэж хэдий завдаа гэж бүжиглээл энийгээ яваад идэг гэдэг. Тэгээд тийм болохоор энд бол миний хамгийн дотны сэтгэл зүйч байдаг юм шиг санагддаг унтлагын өрөөнд. Тэр бол манай нөхөр. За дараагийн гоё шийдлийг харах уу? Нэг өрөө ямар их гоё шийдэлтэй юм бэ? За тэгвэл дараагийнх нь кино үзэх дуртай. Би тэр бүр заримдаа өглөө ирж тосоо кино үзчихдэг шүү. Тэг би бүр ингээ өглөө ирж тосоо зөө. Яа, this сурганы 50 stank man. Үзэх маань нөхөр гоё нийтмийн кино үзье, гоё романтик кино үзье гэдэг байхгүй. Яг тэгвэл өглөө хүмүүс ажилдаа одоо өглөө яаж босч ямар сэтгэлтэй байна тэр Энэ ихтэй яг нөгөө тэр нөгөө юуны зурагт биш юм шиг байна. Өгдүүлээ. Миний түрүүний харуулсан тэр нөгөө жаазтай зураг шиг зурагт биш юм шиг байна. гэж өнгөрдөг. Тэгээ би ч бас өөр аягүй тийм өгөө аваа сайтай. Нэг жоох ингээл хэцүү мессеж ирэх юм болохгүй бүтгүй юм ирэх юм бол тэр өдөртөө нэг жоох ингэх гээд байдаг. Тэгсэн чинь манай Neverland it's not zero cola. It's Coca-Cola no sugar. Америк кино үзчих юм бол тэр Өөр болсон байлээ. Айд юм шиг байгаа. Тэгээд нэг удаа бид тэр амир тийм гоё романтик кино үзсэн чинь би уйлцсан. Хөөрөд тэгэнгүүт бас бодсон бах манай хөө. За энэ нөхөрт өглөөд бас юм кино үзүүлж болохгүй мэн гэд. Яг тэгвэл тэр өдөр 6-7 төрлийн ажил хүлээж яадаг. Тэр болгонд би өөрийгөө айгүй гоё 50 авч гарах хэрэгтэй байдаг тий. За тэгвэл телевиз ямар хаана байрлаж ин гэж энэ Мосферт Юу нэ? гоёгац. Одоо энийг жоохон наашлуулж болно. Дэлгэцээ, телевизээ. Тэгээ телевизийн суурийг зүгээр шидээгүй, ханд хатаагүй, ханд ингээ хатчихаар яг ингээд нэг зүгтээ очиод энд ингээд
одоо буудан байна, ор байна тий. Тийм болохоор аль алинд нь тохируулаад хаана үзмээр байна гэдгийг шийдээд энэ хөдөлгөөнтэй телевизээс суурай нааш цааш нь болох байна. Nice. Гоё гоц. Actually Ийм гоё байна. smart. Унтлагын өрөө хаалга нэггүт өөдөөс хана агааз иймэрхүү байх хэрэгтэй юм байлээ. Яг гэхээр нэг унтлагын өрөөнд хүн хамгийн чөлөөтэй байдаг, өр өрөө байдаг. Тийм болохоор хүн ингээд орж ирж хаалга дуурахад одоо бас мэтгэн байна. Тэгэхээр шууд ийм гоё хан байгаад шууд унтлагын өрөө юм харагдахад тохиромжгүй юм байна. Одоо бүгдээрээ бит хоёрын угаалгын өрөөр оръё. За басаал өглөө басаал угаалгын өрөөр Угаал бэлтаа юм ёо. Зүгээр шууд. Зүгээр ханаа тэр чигээр чулуугаар бүрдсэн бэлт. Угаал өрөө багчиж. орхон л дээ. Good job Барила. За юм гоё угаалгын өрөө байна. Ямар их модууд вэ? Оол цөөхөн л аж. Буйна, Инхчин, Batman, 5-га дож 4. Оригдлон 5. Энэ самаа 6. Та угаасаа 6 унтал угаасаа чатанд дарлуулад байгаа юм шүү. Наад хүмүүс чи яагаад модератор болсон байв итгэвтэй чатчдаг болохоор. Тэгэл та нар юу гэдэг юм? Та нар ингээд нэг 10 итгэвтэй чат бичдэг 10 хүнийг угаасаа барахгүй байгаа болохоор л угаасаа их харагдаж байгаа. Тэгэхээр ч бол нэг тийм их модератор бол биш байгаа. Энэ бол өстой үнэхээр гоё. Миний мөрөөдөл биелсэн. За мэдээж эхнэр нөхөр хоёрын угаалт төр байгаа, өөр өөрийн тойл байгаа. Одоо манай хуучин байр бас яг ийм өндөр талтай. Тэгээд манай нөхрийн тойл айгүй амархан юм уу болдог. Миний тойл гайгүй байдаг. Тэгээд ийм хоёр тусдаа What? Манай нөхрийн болон миний that's interesting шийдэл. талтай, хоёр юм яатай. Тэгээд ийм өндөр таастай болохоор өндөр таазаад байгаа ийм өндөр талтай. Дээ. Энд хэдэн метр таац юм бэ? Манайх ч одоо 3 м шахуу гэхэр чи энэ орыг 4 м шахуу байгаа юм шүү. Болор шилэн болор гэрэл байна. Тэгээд яг энтэйгээ уусаа болох юм гоё авчуртай. Унтлагын өрөөгөө ороод орой ирээд эсвэл өглөө босоод саунд орох нь. Нийтийн саунд болохоор бас ингээл ороод суухад жоох юм сэтгэл зүйтэй байдаг л да тий. Тэгээд нөгөө байнга шууд хүссэн үед очиж орж чадахгүй. Тэгээд эмэгтэй Бас шалтгаанаас олонний танил болохоор амар хэцүүлэх л та. Ялангуяа нөө сав маунч нь болонгууд бүр шалтан явдаг болохоор ингээд манч нэг юм мэдрэхгүй. Зүгээр ингээд номыг болонгууд номоо өтөрсөө одоо фитнес шоунгууд ингээд номыг бүр ингээд шагаад. Тэгээд ундрмаа их ч угаасаа саунд явж юм хэвлээ. Угаасаа бүр яг бүр ингэ штэ. Ингээд бүр ингээд нүд нь ингээд мэдрэгдээ шагаа ингээд халуу оргоо шагаа. хүмүүс юм гоё арьстай одоо бас гоё жингээ барих Сонжоошаа. бол саунд суудаг. Тэгэхээр бид нар одоо манайх шууд энэ саундаа гэрийн саунд орох нь. Энийг болохоор яг манай дизайнер сувдаа шийдсэн байгаа. Саун шүршүүр баан гур маань тусдаа нэг өрөө бол байхаар яадгүй л чихтэй орчныг тусад нь хийгээд наана зөвхөн угаалт дуурын тавцанг одоо vanity top-ыг бол бид нар бас тусад нь хийж өгсөн байна. Ёо, smart. Би шүршүүрт орж ирээд гарч ирэнгүүт манай ингээд тойл байхгүй ингээд зүгээр тойл зүгээр ингээд бүрсийгээш фокус гоодаш харагдахгүй болоош гараа гэжтэй өөрийг харж мараш Онцлог байгаа. Өглөөсөө тусанд орцсон. Толгой молгоо алчур хатаацсан. Одоо шууд хувцсны өрөөр орох нь. Бидний хамгийн дуртай өрөө бас. Ер нь бүхэрэндээ дуртай юм шүү. Гоё нөө. Өндөр таацтай болохоор өндөр шкаф орсон байна. 3 м өндөртэй гэртэй юм уу? Угаасаа орчин үеийн банд бүгдээрээ 2 м 75-аас 2 м 90 оронд байгаа шүү дээ. Би энэ хөшгөний өндрийг өгөх чинь 2 м 87 молоогоор өгсөн санагдаж байна. Тэгэхээр 2 м 90 хавцаа байгаа юм байна таац. 85 ч юм уу тэр хавцаа. Ямар нэртэй чанал ундар багч өөр гэж чанал. Ой, лайк дараагүй шүү дээ. Яана. Би лайк дараагүй байсан. Самсууд талан тараад альныгаа өмсгөө яах вэ хөвгээд. Тэгээд энд болохоор яг уу 2 м 80 май чинь бол нормал шүү дээ. Бэлдээ тавьчих болно. Энэ хөшгөн унтлагын өрөөний хөшгтэй юм. 5 м манайх ёо профайл зураггүй мөртлөө 5 м манайх. 5 м таацтай биш not member yet. Oh so bad. Capping it. Тэгээд энэ бууралттай шилтэй. Тэгээд цаанд хувцас бас харагдах хэвээр. Тэгвэл ингээл энэ шкафнууд чинь нэгээл үзээд байхасаа илүү
ингээд наанаас нь хараад яжна. Тэгээд нөгөө цулгуун шилэн байх юм бол хит ингээд олон өнгийн хувцас харагдаж жоохон замбраагүй харагддаг. За одоо бүгдээрээ Марч судлахын өрөөнд байгаа бас шкаф яг юм шүү дээ. Яа. Манайх жижиг гэлхээс орог ундрмагч амьдраад байгаа юм шүү. битэрийн өрөөнд амир удчлаа. Тэр мен зүгээр яг ингээ гэрийн интерьер дизайныг ингээ зурж мурахт нь ингээ санал мандаа өгсөн болохоор ингээ би өөрөө тэрнээс кайф авдаг юм л та. Одоо бүгдээрээ хүүхдийн өрөөнд. Мен яг тийм флекс гэдэг байгаа таач. Бачичгстэй PPL ш. Одоо би хүүхдийн өрөөний яг голдон зогсож байна. Тэгээд хоёр хүүхдийн өрөө байгаа. Миний хоёр талд. Тэнгүүтлээ энэ өрөө болохоор энэ хан төгөл хотхны хамгийн бас гоё шийдлүүдийн нэг. Яг дөө гэхээр хүмүүс болохоор хүүхдийн унтлагын өрөөнөөс гадна хүүхдийн тэг хаалгын хаалгатай бичдэг те. Тэгээд шууд коридор идэг. Тэгэхээр хүүхд төрөөсө тэр өрөөнөөсөө гардггүй өрөөндөө окей. Хийгээл ингээд идэг. Тэрнээс бол бас хитрхи ганцаардах. Гэр бүлийнхэнтэйгээ дотн одоо нөгөө миний би ч нэг асуудлуудаа яриад идэх шүү дээ. Асуудлуудаа ярихгүй байх. Ингэж явсаар хагаад хүүхдэд бас айгүй их юм асуудал стрессүүд үүссэн байдаг. Тийм болохоор тэрнээс сэргийлээд энэ бол би энэ архитекторт айгүй баярлж байгаа. За одоо тэгвэл бэрхэг өрөөрөө оръё. Миний охин чинь хятадд сурдаг болохоор одоо онлайнаар хичээлдэж байгаа. Явж чадахгүй байгаа. Тэгээд одоо энэ өрөөнд ирэхээр яа цав цагаа өрөө. Nice, I love it. Гэтэ миний охины энэ өрөөг миний охины багын мөрөөдлөөр тогтчулсан байгаа. Тэгээд одоо сая чинь бид энэ мөнгө яа энэ color palette man. So good. Нэр ковид гээ хүүхдийн өрөөнд манай гэрээс том байгаа. Тэгэл ингээл янз бүрийн болоод гайраа тогтчулах хугацаа жоохон гэсэн. Бараг жилийн өмнө бид нар ингээд ярилцаад хийжсэн. Миний охины мөрөөдөл гэхдээ одоо өнгө нь аим гоё байна. Ингээ хөндлөнгөөс хараад байхад өөрөө ч гэсэн надтай ярилцсан гэсэн намайг завтаа болохоор аавж ирж байгаа. За тийм миний охины өрөө юм байна. Яа өнгө. Бэркэт хамгийн таалагдсан нь нар нэг л авчуур. За тийм миний охины хөөрхөн зургнууд энд байна. Өшөө олон зургнуудыг болохоор яаж угаалгаж тавих яах юм өөрөө. Би зүгээр энэ төр зурдаа ингээд ийм багын опогол кастом хийх хэрэгтэй байна штэ. За яг одоо 6 дугаар ангийн сурагч гангарын өрөөнд бид нар орж ирсэн байна. За тэгэд гангар маань гангарын одоо нэг ярьдаг юм нь юу гэж? За ингэсэн. Нэг өглөө унтаж байсан. Цонхнууд нээр гоё баа. Жижигхэн өрөө байгаа зав. Тэгсэн мөртлөө хоёр амар том цонхтой. Тэнгүүд ингээд намны ярил гэд бүр ингээд амар тийм цэлгэр байгаа нь бүр ёо. Тэгээ дээрэс нь обооны өнгө ер нь ингээд нэг тийм цайвар өнгөтэй болохоор улам л цэлгэр болоод бүр 8:30 гэж байхад. Тэгээд сэрээсэн чинь цагаа харснаа шоконд ороод Яна умбга би унтчихжээ. Би уг нь сэрүүлэг тавьсан л юмсан. Яна умбга энэ шилжилтийн нас өстэй хэцүү юм. Одоо бүх юм өөрөө мэддэг болсон. Багш нар аягүй гоо шилжилтийн насны тухай ярьж өгд юм бэлээ. Тэгээд тэр шилжилтийн насаар аягүй төрөө барьж байгаа. Яг шилжилтийн насан дээр байгаа болохоор Minecraft creator байдаг гэсэн миний башийн амьдрал дээр байна шүү дээ. Nah, it's better than your Minecraft house man. Чиний Minecraft house чинь яг ямар байсан юм бэ? Зураад өгөөсэй. Your Minecraft house is like this. That's your Minecraft house man. Яг чи надад хоёр цагтай тэгээд гоё юм дэвтэ өрөө хэрэгтэй ах гэж утсан. Сэтгэнд нөлөөлөх байх, сэтгэн бодоход нөлөөлөх байх. Тэгээд энэ тагтан дээрээ гараад хийлээ тоглох байх гэж бодож байгаа. Гэтэ тэр хүүхд тоглохыг би мэдэхгүй байна. Гэтэ нэг стори хийх л байх. Тоглож байгаа сториг. Тэгээ гангарын өрөөний гэрлийг аягүй хөрх юм хөдөлгөөнтэй гэрлэр шийдсэн байгаа. Орны хажуугийн гэрлийг. Тэр манай унтлахын өрөөний гэрэл болохоор яг дээрээсээ байсан тий.
No, it's bad. Why? Яа, энэ гэрлэл үнэхээр триггер хийж идэх үү. Дахиад тааснаас нь унжуулчих нэстэй. Ингээд байр гоё өрөө байснаа шал авцалтаагүй нэг юм ханнаас нь ургаж гарч байгаа нэг том нэг юм жижигхэн сууртай тэгснэ май том юм унжсан хугараад унах чам шарьста дээрээс нь ингээд шууд залгуурны утас нь унжсан. Бай. Why? Хажууд байдаггүй. А тэнгууд гангарих юм. Хөдөлгөөнтэй. Гангар бол яагаад гэвэл өстө хаан л бол хаан хичээлээ хийдэг. Заримдаа энэ одоо байгаа өрөөнийхөө энэ мэн дээр ингээд суудсан энэ орон дээрээ ингэсэн хичээлээ хийж идэг. Тэгэл сууж байгаа л хичээлээ хийн энэ төр ингээд аюу хөдөлгөөнтэй байгаа цаа чинь. Тийм болохоор юм гэрлийг ингэж шийдэж өгсөн байгаа. Тэгэд ер нь Таасаас гэрэлтэй л байгаа л да. Дараагийн гэрээ тогтчуулна гэдэг миний бодлоор бол нөл туршлага байд юм байл. True. Урд нь ямар байсан яавал зүгээр юм байна гэдгийг ингээд бүр ингээд тийм байлээ. Тэгэхээр гангарыг харж агаад нэлээ өвт нэм зориулсан өрөө хийж өгсөн байгаа. Тэгээ тагтан дээр бол нэлээ гарах байх гэж бодож байна. Айлын хүүхдүүдийг Яг хүн бандад наа. айлын хүүхдүүд гаруулгүйг л гарах байх. Окей, банд. Тэгээд хамгийн гоё нь гангарын өрөөнөөс биркагийн өрөөнөөс гал тогооноос зочны өрөөнөөс шууд энэ нуур харагдана. Зундаа нуур өвөлдөө бүсэг отог. Ийм гоё харагдана. Энэ хороолжийнх нь хиймэл нуур юм уу те? Дээрээ за энд ингээд хоёр хүүхдийн угаалгын өрөө байгаа. Битээр ингээд өмнөх байрны. Ew, what is that? Одоо бүгдээрээ за энд ингээд хоёр хүүхдийн What is that? угаалгын өрөө байгаа. Битээр ингээд өмнөх байрнуудад дандаа ажлын өрөө хийдэг байсан. Бүр тусад нь өрөө гаргаад бүх ажлынх юмнууд. Тэгэд ингээд ирэхээр ажил дээрээ ч суугаал, ахаал нэг өрөөндөө орж суугаал, ажиллаал ингээд танидаг. Сүултээ аль битэрч байгаа тийм төвхтэй санагдсан. Энэ бол миний бүр амар чухал ажлын өрөө болсон байгаа. Би ялгсан байгаа. Энэ бол цэвэр миний санаа. Трин. Йоганы өрөө. Ямар байна? Там талтай. Тэг гоё тайвшруулах ногоон өнгөтэй. Гэл энд бүх юм гоё юм тайвширлээ. Эрүүл байх. Ногоон? Ногоо? Манлууганы ногоон өнгөт юм уу чи уулта? Ухаалаг байх. Бүх зүйл энэ өрөөнөөс эхэлнэ. Тэгээд би надад бүр сайн нэвэлгүй. Миний энэ бодолд ногоон өнгөтэй шүү дээ. Өнгө тавилтаа гэдэг байгаа шүү дээ boys. Та нарын интернет үзэж байгаа контентууд та нар яг ингэдэг бодит өнгөтэйг адилхан гэж бодож байна. No. Тэгэд энэ өрөөндөө бас номын тамир хийнэ гэж бодож байгаа. Бас манай бурхны Мен бүр яг ном ногоон өнгө бодол гэдэг. Энэ хөшгийг та нар цэгэр гэж боддог байсан уу? No, it's ногоон. хэсэг байрлна. Таар би нөө өнгө тавилтыг унтрааж төлхөө. Та нарыг ингээ харж ирсэн your life was live boys. Boom boom. Одоо ног гарч байна. За энэ толгой It was lie. энэ их гоё шийдэл. Энэ болохоор энчэнэ ингээд номоо унших. Энэ дээрээ жоохон дэвшлүүлэл ингээд номоо уншаал. Professionalism авааш. Бодлоо. Мен зөв өнгөө муу тавьсан гэсэн үг байхгүй юу? Гэхдээ хамаагүй гоё яриад байгаа болохоор next юу гэдэг quality-га гоё болгож байгаа. Гэхдээ нэг OBS гэдэг програм чинь хөрхэн лимиттэй. Мань өөрөө тийм юу гэдэг өнгө тавилтын лот мод хийж чадах чадвар байхгүй. Олдсон лотнуудаа цэвэрхэн ашиглаад хамгийн гоё гарч байгаа өнгө дээ нөхгүй юу? Тарара бара гэж болж байна. Йоганы өрөө бас ийм өндөр таацтай. Энэ нөгөө манай байр чинь хаус чинь өөр юм гурвалжин юм оройтой. Тэгээ гурвалжин оройнууд нь ийм томороо биш бас ийм том жижиг юм байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр орой гурвалжин оройныхоо оройгоо ийм алдахгүйгээр бас энэ дотор интерьерийг хийж өгсөн байгаа.
зарим айлууд тийм гоё өндөр биш, энийг ингээд тагласан гэдэгтэй. Тэгэхээр энд бүх юм болох нэ, бясалгал хийж болох нь байна. За бясалгалыг бол тэгэл хийн штэ ингэж сууж байгаа. Нэгтээ акустик амар муу энэ нөрөөний. Угаасаа хоосон болохоор тэгээд дээрэс нь акустикийг гоё янзлчвал гол юу гэдэг миний бодлоор юм цуураатай нэг юм хов хоос ёо цочих гэж шүү. Thank you. Thank you урдмаг шавц. It was like. Та нараас гайхшиж магадгүй нундармаас өөртөө зориулсан өөрөө бол йоганы өрөөгөө хийгээл ингээл гэл тэгж байгаа. Миний охин бас айгүй хөөрхөн йога сүлээд. Гэтэ өөртөө зориулах нь маш зөв. Юу гэдэг. Би өөрийгөө харьлахгүй бол миний цаашдаа хийх ажил бүтэхгүй штэ. Яг тэрнтэй адилхан ундрмаа хич надаас хамаагүй их ажил хийж байгаа. Тэрээс өөрийгөө уламжлалт юм ажиллах юу гэдэг. Өөртөө юм хийсний дараа үр дүнд нь илүү гоё гарах болохоор өөрийгөө хайрлах хэрэгтэй шүү дээ. Айгу сонирхоод байгаа. Миний охин айгу бас айгу гоё хөдөлгөөнтэй байдаг. Нөхөр маань бол угаасаа тамирчин хүн. Манай нөхөр л баг телевиз үзэж байхдаа волейболын бөмбөгөө ингээл байж идэг таслаа игээл ингээл. Тэгээ одоо бидний ийм сонирхол бол маш их байдаг. Тэр болгоныг бид нар ингээд гэртээ шингэн гэвэл бол дийлэхгүй л дээ. Тийм болохоор энэ хотхонд өөрт нь бүгд байна. Club house байна. Юу вэ? Club house application биш байсан. Өвлийн ордон байна. Барина гэсэн. Тэгэл энэ гадаа гангарт зориулсан баг мөсөн каток байна. Ингээл гоё агаар байна. Уул байна. Шууд гараа талхачих гээл ингээл бидний өөрсдийгөө саатуулдаг, өөрсдийнхөө эрүүл мэндийг одоо би эрүүл мэндэд анхаарал тавьж хийдэг бүх зүйл энэ хотгонд байна. За ийм байна. Тэгээ дараагийн блог дээр зөндөө гоё юм ярих байхаа. Тэгээ ганцаараа ярина гэдэг бол аягүй хэцүү юм байна. Нөхөр маань байсан бол илүү сонирхолтой юм ярих байсан л. Гэтэ та бүхний хүсэн хүлээсэн миний ч гэсэн яарсан хом тур маань ингээд өндөрлөж байна. Very good house. Аз жаргал гэсэн бүгдээрэнд нь